их огоо өгдөж байна. Монголчууд өөрсдийн гэсэн бахархалтай ард түмэн. Энэ бахархлаа олон байдлаар илэрхийлдэг. Тэгвэл нийгмийн сүлжээчдийн дунд зарласан Монгол бахархал сэдвт гэрэл зураг болон шилдэг жиргэний ялагчид тодорсон байна. Энэхүү уралдааныг оюутлогын компани зохион байгуулжээ. Оюутлогын компани нийгмийн сүлжээчдийн дунд Монгол бахархал сэдвт гэрэл зураг болон шилдэг жиргээшт уралдааныг зохион байгуулжээ. Гэрэл зургийн уралдаанд оролцогчдоос хамгийн олон лайк буюу таалагдж байна санал асуулгад эхний хоёр хүн шилдэг жиргэний хувьд хамгийн олон дахин жиргээ цуглуулж чадсан хоёр ялагчийг шалгаруулсан юм а. Ялагчид 7 дугаар сарын 14-нд болсон оюутлогын наадамд оролцож уурхайтай танилцах хэрэг шагнуулсан байна. Оюутлогын компани уурхай наадам нь хамгийн өргөн дэлгэр наадам болдог юм а. Энэ наадамд хам богд манлай баян уус сумынх оролцож өөрсдийн сумын урлагийн тоглолтоо үзүүлэн уралдаан тэмцээнүүдэд оролцлоо. Миний зураг юу вэ гэхээр Итали улсын Милан хотод 15 мянган хүний сүрч жагсаал дээр Монгол улсынхаа далбааг, Монгол улсын туг толбааг барьж төлөөлөл нь оролцож байсан тэр үеийнхээ бас тэрхэн бас торгон мөчийг бас буулгаж тэр зургаа бас энийг Монгол бахархал тэмцээнд явуулж шалгарсандаа төлөөх таатай байна. Уралдааны ялагчид оюутлогын наадамд оролцсны дараа уурхайн талбай үйл ажиллагаатай танилцсан юм. Залуучууд энэхүү дэлхийн хэмжээний томоохон бүтээн байгуулалттай танилцсандаа сэтгэл хангалуун байлаа. Тэгээд одоогийн байдлаар бид нар бүгдээрээ ирээд энэхүү оюутлогын сайтн дээр үйлдвэрлэлд яг ямар бүтцтэй явагдаж байгаа вэ гэдгийг санджаа хараа тайлбарлуулад нэхээр бүгдээрээ баяртай сэтгэл өндөртэй босгож байна. Оюутлогын Twitter хуудсыг От Mongolia гэсэн хаягаар дагаж болно. Эсвэл Facebook хуудсыг оюутлого гэдэг хаягт лайк дарж нэгснээр төслийн талаарх мэдээллийг хамгийн түрүүнд авах боломжтой болж байна. Мөн оюутлогын олон нийтэд харилцах хэлцээ сар бүр зохион байгуулдаг. Нийгмийн сүлжээчдийн уулзалтанд ирснээр төслийн талаарх санал бодлоо чөлөөтэй солилцох боломжтой юм а.